Үзэгч та бүхэнд өнөөдрийн мэд хүргийн нэмэлт цаг хөтөлбөр эхэлж байна. За бид өнөөдөр студидтэй Монголын сагсан бөмбөгийн шгшээ агын тамирчдын төлөөллийг авчирсан байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн мэдж байгаа Монголын эрэгтэй эмэгтэй шгшээ агын тамирчид Инчоны Азийн наадамд түүхэн амжилт үзүүлж хоёулаа шилдэг 8 багийн нэгээр шалгарсан. За үзэгч та бүхнийг зочдтойгоо уулзуулъя. Өдөр нарийн өдрөө. За хөрсөн ирсэнд баярлалаа. Тэгээ түүхэн амжилтын эцэстээ яг энэ цаг мөчтөөс уулзаж үзэгчтэйгээ та бүхнийг уулзуулах гэж байгаа төлөө баяртай байна. Тэгээд та бүхний гаргасан амжилтыг ямар тоглолтууд хийснийг бол үзэгчид бүгдөө мэдж байгаа. Тоглолт хийж байгаа хавцад бол Монголын одоо сагсанд хайртай элэгтэй бүхэн бүр сэтгэл зүрхээ одоо дэмжиж байсан. Тэгээд яг үүнтэй зэрэгцээд Монголын сагсчид бол Аз төв тесрэлт хийлээ. Одоо Монголын үйлсвэрлэлийн сагсчид гэж нэг юм тодсгол агаад ирсэн байсан. Тэгээд мэдээж хэрэг нь бол хотоотой холбоотой биш. Хожил ялтаар одоо ундаас нь илэрхийлсэн болов гэж бодож байна. Энэ та бүхэн тийм байхдаа одоо олон нийтийн сүлжээгээр хэр одоо орж буй энэ үйлсвэрлэлийн сагсчид гэдэг нэр томьёог та хувьдаас юу гэж харж байна? За тэр үйлсвэрлэлийн сагсчид гэдэг бол одоо нэг солонгостой тоосны бэлэн өвтэй хэвлэлийн байгуулалт болсон байна. За тэн дээр яг ерөнхийдөө бодит байдлыг хэлсэн. Бодит байдлын бол манай тамирчид бол мэргэжлийн биш. Ажил хийгээд ажил хийж байгаа. Одоо 2 цаг бэлтээд хийгээд одоо тоглолтоо хийгээд явсан байгаа. Тэгээд тэндээ их тайцсан. Тэрний дараахан өсгөлэн гэдэг нь одоо тамирчид нь одоо тийм одоо материалыг баацчих юм уу тийм яг мэргэжлийн биш тамирчид ийм хэмжээнд тоглож байна гэдэг дээр л өгсөн юу болов гэж нийл одоо юм болов гэж бодож байгаа шүү дээ. Яг Аз наадамд хийсэн тоглолтын талаар бол би энэ удаад нэг их бас яриа гэж бодохгүй. Яг тэр хөвлөмдөл ирсэн бол хангалттай ярьсан одоо баг та бүхэн залхаж байгаах гэж бодож байна. Тэгээд цагаахаас дахиад асуухад одоо Монголын сагсчид нэгэнт Азад танигдсан эдгээр бас тийм амархан өрсөлдөгч нар биш юм биш үү гэдгийг сая Азийн наадмаар харчлаа. Тэгэхээр энэ залхамж халаа тал дээр яах вэ? Одоо энд байгаа бүрэлдэхүүний маань одоо дундаж нас нь бас хэд байна? Цаашдаа ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ? За энд байгаа бүрэлдэхүүнээс бол мэдээж дараагийн Азийн наадамд гэсэн тоглох болцоотой тоглолцсон бол байгаа. Мэдээж цус сэлбэх байгаа. Зүгээр мэдээж Азад одоо төвшөнд шилдэг нэмэнд гараад ирнэ гэдэг чинь дараагийн удаа бол бүгд судалгаатай байна. Тэгэхээр манай тамирчдаас өшөө илүү өндөрсөн бэлтгэл, ур чадвар өшөө илүү тийм төвчээр шаардна. Мөн дасгалжуулагчдын зүгээс ч гэсэн өшөө илүү ажиллах шаардлага гарах бах. Мөн холбоотоос зүгээс ч гэсэн өшөө илүү тамирчдаа анхаарал тавих тэхийн тулд яг өнөөдрөөс эхлээд яг маргаашаас эхлээд биднээс одоо энэ бодлогоо тодорхойлоод шгшээ өдөр барих бодлого төлөвлөгөө тодорхойлоод явахгүй бол сарын өмнө ч юм уу дараагийн Аз наадмаас сарын өмнө ч юм уу 2 сарын өмнө бэлтгэлээгээд бол биднээс энэ амжилтыг ахиулж чадахгүй маа гэдэг нь одоо сая сүүлийн шилдэг наймд тоглосон тоглолтуудаас бол тодорхой болсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр цаашдаа төлөвлөгөө гаргах хэрэгтэй болов гэж байна. Энэ удаагийн Азийн наадамд оролцсон Монголын эрэгтэй сагсан бөмбөгийн шгшээ агын ахлагчаар Батүр явсан. Тэгээд одоо түүхэн амжилт та бүхэн тогтоогоод ирсэн. Яг энэ цаг мөчид бас багийн ахлагч гэдэг одоо байрлал дээр байна гэдэг бас нэр төрийн хэрэг гэж бодож байна. Баг ахлан гэдэг бас өөрөө амаргүй. Тэгээд ер нь Инчоны наадамд бэлдэж байх явцад тэнд очиод бас сайхан зүйл нь юу вэ? Хүндрэл бэрхшээлүүд хэр их гарч ирсэн бэ? За тэгээд ямар ч гэсэн Монгол улсын шгшээ агийн ахлагчаар ажилласандаа би маш их сэтгэл хангалуун байдаг. Тэгээд энэ бас нэр төрийн хэрэг. Тэгээд бас хариуцлагатай албан тушаал. Тэгээд яг нэгэр аль болох хариуцлага алдахгүй ажиллахыг хичээсэн. Тэгээд яг манай тамирчид маань бол юу гэдэг бид тоглоод хоорондоо бараг 4-5 жил бид нэг шгшээд хамт тоглосон. Тэгээд би энэ ерөнхийдөө сайн ойлголцдог. Тэгээд яг хүндрэлтэй зүйл ер нь их гараагүй дээ. Яг бүгднтэй сайн ойлголцдог болохоор тэгээд ерөнхийдөө манай тамирчтай маань амжилттай бас нэг гол өвчин зүйл маань бол бэлтгэл сургалтаас гадна тамирчдын хоорондоо найзрахыг тийм эвсэг байдал маань байсан. Тэгээд тийм учраас ерөнхийдөө багийн ахлагчаар ажилласан. Тэгвэл нэг хүндэл гараагүй дээ. Тэрнээс бас нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй шиг санагдаад байна. Нөгөө орчилсан тоглолтод Куэтис рэгсэн тоглолтод хагас онооны зөрүүтэй ялагдсан. Тэгээд тэр сүүлийн одоо цаг дуусах өвчтөө зэрэгтэй чамд алдаа үлээсэн гэж харсан шүү дээ. Зүг бисэн үү? Үгүй. Зөөвөн байх. Тэрнэр гэхдээ ер нь бас ямар хуу тоглолтын дараа бас хэцүүлсэн баг тийм ээ. Ерөнхийдөө тэр тоглолт маань яг тэр үедээ маш их хүнд байсан биднээс манай улсын шгшээ агын зорилго маань бол Куэт юм агийн хожих.
Тэгээд дараагийн шатанда Японы багтаа таарах гэсэн биднээс ер нь тийм зорилготой байсан. Тэгээд яг нэг жижигхэн тиймэрхүү байдлаас болоод биднээс хожигдсан. Тэгээд ерөнхийдөө тэр тоглолтоор хожино гэсэн бүрэн итгэлтэй гарцгаасан биднээс тэрнээс үлээ сайн тоглолцоосоо би хувьдаа бодож байна. Тэгээд сүүлийн нэг яг бөмбөг буурхийн юм чинь тэгээд нэг сүүлийн ерөнхийдөө тэр тоглолтын хувь заяа 3 секунд л шийдэгдсэн шүү дээ. Тэгээд маш хүнд байсан. Тэгээд яг дараа нь одоо ингээ харж байхад тэр тоглолтын маань хожигдол биднээсээ дараагийн тоглолт нь улам илүү хүчтэй болгосон юм болов уу би бас боддtiin тий. Тэгээд яг тэгээд ямарсан гүйцэд нэг хожигдсан да. Санчтай холбоотой мэдээлэлд олон нийтийн сүлжээгээр маш их явж байна. Өнөөдөр гэхэд Твиттерт санчрын утсыг ирж хайсан хүн гарч ирлээ. Яасан гэхээр давгаа аварга Япон руу холбож өгөөд холбосон ч гинөө ямар ч байсан Японоос чамд нэг санал ирээд чамайг хаагаад байгаа нэг юм мессеж явуулаа. Энэ талаар ямар мэдээлэл авсан бэ? Тэр хаагаад исэн хүмүүсүүд чамтай холбогдов яг одоогийн оройны байдлаар. За энэ тал дээр миний хувьд бол маа найз нөхөд устдал хэлж ирсэн. Тэгээд миний оцон прастаа бас видео байгаа. Тэгээд ингээд хүмүүс асууад наа уцаж өгөөч ямар дугаар дээр байна гэх мэдрэл өдөржиндөө олон уцтлаа л да. Тэгээд тийм үү. Тэгээд одоогийн байдлаар бол бүгдөө тийм менежер ярьсан зүйл бол байхгүй байх юм шиг. Чээс яг энд эцлээд яг аль биесний тайлбарыг өгөөч. Энд тэндээс маш олон санал ирж байгаа гэсэн мэдээлэлүүд яваад байна л да. Яг аль биесээр яг хаанаас ямар санал ирсэн байгаа? Ер нь бол аль бие сурвалжын санал ирсэн зүйл байхгүй. За яг одоо гадар хүмүүсийн яриагаар бол тийм яриа зөндөө яваад байгаа. Тэгээ аль бие сурвалжаас ирсэн саналууд одоогор л байхгүй байгаа. Тэгэхээр энэ удаагийн Азийн наадамд бас багаас одоо үзүүлэлтээр тэргүүлж байсан тоглогчдын нэг нь тэгээд яас урднаас солонгос тоглож исэн гэсэн үү. Тэр хэдэн онд ямар шугамар очиж тоглож исэн бэ? Тэрийг тодруулаач. За надад бодлохоор өмнө солонгосд сурчсан. Тэгээд 2007 онд яг эндээс нөгөө солонгос Монгол ажиллажсэн солонгос багш Парк Сонгоны багш. Тэр багшийн нөгөө скаут журмаар сонгох хөгдөө сонгож авч явжсэн. Тэгээд надад болохоор тэр одоо Эрдэнэ Дэрлэгийн Рекс багийн тоглогч өрнөмөл очсон байсан. Тэгээд тэрний араас би очиод надад араас ус өөр нэг ганц цагчд Монголоос очиж ирсэн юм бол. Сая Инчонд чи харин барил нэлээд тоглох шуула тийм ээ. Монгол тогтоо уул тоглоод байна гэж би хараадсэн шүү дээ. Тэгээд өндөр тоглогчтой тоглоход юу ямар вэ? За ер нь бол яг би Монголд бол ер нь хөвчлэн 3 номер дээр голдоо тоглож ирсэн. Тэгээд саяны шгшээгийн тоглолтноор яг манай сүүлийн тоглолтуудаас их нэг одоо ер маань бэртээд яг түүний байдлаар дэлгэрэнээс өрөнгө болоод ер нь тэгээд яалч нөгөө зэвсэг шаардлагаар 4 юм уу 5 номер л их орж тоглож ирсэн. Тэгээд яг бус орны мэдээж хүчтэй өндөр нууртай тамирчтай тоглоод бас бэрхшээлтэй талууд их үүсэн. Тэгээд тэр өөртөө одоо багийнхан сул талаа хэдүүлээ яаж нөхөх үү тэгээд дасгалжуулагчтайгаа багаараа бүх баг хамтлагаараа ярилцаад хамгаалалтын дээр илүү хөлбөрүүд арай олон янзаар хамгаалаад тэгээд довтлогон дээр чсэн яаж довтлох вэ гэдэг энэ сул талаа довтлогоо хамгаалтаараа өгчээсэн дөө. Чи юу тоглолтын өмнө өөрийгөө хэрхэн бэлддэг вэ? Одоо хэрхэн төвлөрдөг вэ гэсэн үг. За ер нь бол яг нэг шгшээгийн донд ингээд маазраад юм ингээд хоорондоо алиалаад байхад нам болохоор ингээд санчир болохоор за тоглолт төхөөлөө нэг юм ирэх бол ганцаараа яваад эхэлдэг. Тэгээд яг би бол нэг тийм бол байдаг. Яг маа тасалжуулсан аа ингээд сэтгэл зүйн муутай тийм юу бол ер нь янз бүрээр ярьдаг. Би бол яг тоглолтын орхон өөрөөгөө нэг яг ингээд нэг байн нэг ингэж бэлдэх гэсэн байдгүй. Тэгээд тухайн өдрийнхэн бодлоос хамаараад тэгээд ямар тоглолтод орж байгаас хамаараад өөртөө тэгэл бас зэргийн сэтгэлдээ жоохон бэлтгэлээгээл ордог та. Сая бэлгүүнээ хэрхэн төвлөрдөг вэ гэсэн чи санчир төрөө хоёр жумалцаад инээгээд хэллээ. Яагаад тэгсэн? Тэгдэг анзаардаг байхгүй. Тэгээд зүгээр бас зүгээр хайраа бэлгүүн нэг хитрхийн үетэй төвлөрчөөрэй гэсэн байдлаар хэлдэг байсан. Санаагаар тий. Ер нь гэхдээ хөвчлэн тоглолтын хүмүүс хасчаад хөгжим сонсож байгааг харагддаг шүү дээ. Манай Бадрах хотгон хоёрын хувьд яадаг вэ? Хөөсөн чимээгөөс авах. Манай охин мөгч тоглолтын юм ч бай тоглолтын дээр ч аяг л нэг юм живч чимээгүй л тийм юм шүү дээ. Ерөнхийдөө манай хамгийн өөрөөгөө ингэж бэлдэж чаддаг. Бид нар бус турундаа ингэ бөөнөрөө ингэ орой байранда байрлцсан багт ингээл нэг юм яриалтай. Миний гурав өрөөсөө татхан гол өрөндөө ганцаар амраад байсан. Бас хоол идээд унтаалыг амрах цагтаа амраад бэлгэлийг цагтаа игээл. Адрахад? Би хөлтөө нэг багтаа хэрэг болоод зөвхөн баг хамт олсноор итгэлийг дагаад яг хэлсэн
одоо тактиктэй тэрнгээр сайхан тоглолцъё гэж бодож л харддаг. Тэр ихэд бол бэлддэг. Бадрах чинь ерөнхий жил ухааны их сургуулийг төгссөн үргэлжлэн юм ч юм. Тэгээд сая одоо Инчоны наадам гэхэд бараг сар орчим явчлаа. Тэрнээс өмнө бэлтгэл сургууль тэгээд ажил нь нэлээд цаалгарцсан. Ер нь бүгдээрийнх нь бас арталт сайн хамт олон гэр бүл байдаг. Учраас бас өнөөдрийн амжилт гаргахад нөлөөлсөн байх гэж бодож байна. Тэгээд ажил төрлөө яаж зохицуулж юу та бүхнийг бол хүмүүс мэдж байгаа. Ажиллаач хийдэг, давхар сурахаараа сурдаг, гэр орны авч явдаг, дээрээс нь сагсаа тоглолдог тийм ээ. Тэгээд бас яг ийм хүчит баярлалаа талархаж явдаг гэр бүлийнхэндээ одоо сэтгэлдээ илэрхийлэх боломжийг олгож байна. Тэгээд одоо хүртэл одоо 10 жил шгшөөгдө тоглож байна. Лигд 12 жил тоглож байна. Тэгээд энэ хугацаанд мэдээж одоо ард талыг барьж яадаг гэр бүл тэ ажлын хамт олон мөр хөөхөд тэгээд бүхэл одоо тэр сайхан энергийг бас яг сагсны хажуугаар хүнд сэтгэл нэг сайхан зөөлрүүлж өгдөг сайхан уян гат тийм сайхан нэг хайрыг гаргаж идэг тэр ар гэр тэ ихнэр хүүхэд тэгээд ээж аавх тэ ах дүүнэр эдэртээ бүгдэнд нь баярлалаа. Бас намайг одоо энэ амжилтыг хүрэхэд нөлөөлсөн одоо 2 эмнэлэгт амжиж ажиллаж байгаа. Улсын 2 дугаар төв эмнэлэг одоо Шаастны улсын 3 дугаар төв эмнэлэг гэж 2 эмнэлэгт одоо дамнаж ажилласан. Тэгээд энэ эмнэлгүүдийн захиргаа бидний хамт олон хүн гэсэн намайг ер нь их сайн дэмжиж тэ. Тэгээд мөн одоо Сагсан бөмбөгийн холбоо, Олимпийн хороо, тэгээд манай клуб баг хамт олон бүгдээрээ сайхан дэмжиж бүгдэнд нь одоо талархаж одоо баярлснаа энэ сайхан ашинд хэлье. Ерөө Сагсан болгонд анх нөгөө тоглож өгсөн шийд, гудамж, талбай гэдэг хэлдэг шүү дээ. Би тэрийн сонирхмаа санагдчихлаа. Отгон үгээс эхлээд явчих. Тэгэхээр хаана өсөж төрсөн хүүхдийн хизээ Сагсан бөмбөгтэй холбогдсон юм. Ер нь бол сансарт 15 дугаар төстэй. Тэгээ 15 дугаар шийдэнд л гадаа ерөнхийдөө тоглолцсон да. Daawж 2000 оогоос спортын очир. Тийм үү? Ямар спорт юм бэ? Аммоноос гэсэн. Ээж болохоор битгүүлээ. Спортын тэгээд тэрээр даач юм сонирхлоор найз нөхдөд гадаа л хөвчтөнд тоглолцсон. Бадрах. Миний үеийн 30 удаа сургууль гэсэн сансны. Тэгээ 15 дугаар орол Герман байдаг. Тэгээ манай 15 дугаар орол одоо 64 орны урталтад техник шийд байдаг. Энэ одоо манай одоо оногийн ч гэсэндээ бид нар яг нэг хорол тэр шийдэн дээрээс бол маш олон одоо лигт мөшгшөөд одоо манай отхон мөх тоглож байна. Би байна. Одоо мөн сайн баяр мэргэн гээд манай одоо үеийн одоо манай Сагсан бөмбөгийн зүтгэлтэн толгомаа байна те. Ингээд бүгдээр тэр шийдэн дээрээс гарсан бүгдийг тоглож исэн одоо манай бүүдэ те. Зэрэг огш маань хүн бүүдэ маань байна. Ингээд бид нар бүгдээр 15 дугаар холоос нэг нэгнтэйгээ өрсөлдөж тоглож бүгдээр нэг баг болж гарч ирсэн те. Цагаахыг бас сонирхож идэв. Би ч хүүхд тахтал гудамжлалт тоглосон. Динжимэнгд өссөн. Тийм. 57 дугаар сургуулийг төгссөн. Тэгээ бас явал энэ залуучтай адилхан Сагсан гудамжлалт тоглож байгаа. Тэгээл дагаад нь одоо дүүргийн шиг дуудагдал тэгээл тоглож ирсэн дээ. Түрүү ингээл миний хувьд л Орос 3 дугаар сургуулийн зал тэгээд энэ циркийн хажуудлын 9 давхар байрны уртлын шийд бас манай тий шийд маань бас хуучаа их сайн сагсч ахнаар тоглодог байсан юм. Миний мэдхийн жоохон мөн аваа жоохон. Тэгэл тий шийдэн дээр зэр нь өглөө гараал. Өөрөө бараг 12-1 хүртэл тэгэл цонхоор ээж аваа дуудалт тоглодог гэсэн дээ. Миний үйлчлэгэндээ бүгд л уусаа бүгд удмын тоглож байсан. Удмын тоглоом баг байхгүй байх Монголын сагчтанд бол тэгээд энэ бол тэгээд хойч жоохон багтал тэгээд шийд их ховор байсан. Яг одоо ингээд удамжаар авч явах байр болгоны гадаа шийдтэй тий байр болгоны гадаа сагсан талбайтай байдаг гэсэн. Тэгээд нэг тийм ховор энэ дэм хүмүүс бөөгнөж очиж тоглодог. Тэгээд нэг тоглохоор хожиж болохгүй баг ирэхдээ ингээд очир амирх дараалал их үүссэн байдаг гэсэн. Тэгэл даслын дээр хорооллын 3-4 хорооллын 13 байрны шийдэн дээр л тоглож ирсэн л дээ. Тэгвэл аргагүй болж байгаа гэлээ өдөр хасаач хальтай. Аргааллаа тоглож ирсэн. Хэлээ. Надад болохоор би 5 сард бас нэг хэсэг амьдэрсэн. Тэгээд яг 5 сарын шийдэн дээр хэрэг хурлын шийдэн дээр их тоглож байсан. Тэгээд 10 дугаар болохоор би Усман найзууд байдаг. Тэгээд 10 дугаар шийд сургуулийн 10 жилийн сургуулийн зааланд энэ гурлууд нэг их тоглож байсан да. Илгэнэ жоохон ирхүүгүй юу? Надын гэдэг төрөнөөс шээ.
Наатай. Заавал хэрэгжтэй нөл цаг хэлбэр хэдэн орны дараа эргээд үргэлжлэн зан. Гэхдээ бас студид олон улсын хэмжээний мастер Сидоцрыг хөрөх болно. Ирүүлж байгаа баяртай үзэгчдээ нэмэлцэг хөтөлбөр үргэлжилж байгаа. Бид Саксамбын эрэгтэй шгшаагийн тамирчтай ярилцаж ярилцлага үргэлжлүүлээ. Тэгээ хэдхэн хорны өмнө та бүхнийг хэлсэн. Олон хэмжээний мастер Сидоцр манай студид хүрэлцэн ирлээ. Жоохон оройтой төрөйдлээ. Оройн төрөй танд. Бүдэнд оройн төрөй. Азийн наадмын талаар бид нэр ярилцаа суужилаа. Тэгээд таны хэд энэ 3 дахь Азийн наадам болж байна. Хоёрт итгэх нэ. Зүгээр энэ чаны Азийн наадмыг та бас товчхон багийн амжилтыг дүгнээд ярьж та бүхэн бол түүх амжилтыг эзэд болсон. Тэгээд та бас олон жилийн спортоор хичээлж байгаа. За энэ удаагийн Азийн нар манай шгшээ өглөө маш амжилттай оролцсон. Дасгалжуулагч тамирчид маань нийгэм зорилготойгоор нүнээс амжилттай ахиулж цаашаа 5 дугаар өшөө дэвшлэх одоо шилдэг дөрөвт орохын төлөө бид хичээсэн. Тэгээ ямар ч өөрсдөө өмнө гарсан амжилтыг бол ахиулсан байна. Сидах нөгөө олон тэмцээнд та бүхэн харьцангуй олон тэмцээнд оролцсон. Тэгээс нилээд нэмэр нөлөг болдог байх гэж бодож байгаа. Нэг туршлагатай хүн багт байна гэдэг. Ер нь тэгээд ингээд ийм олуулын цогцолцсных багийн спорт гэж юу юм? Монгол одоо багийн спорт хөгжихгүй л гэдэг хөгжнө гэдгийг бол та бүхэн харуулсан. Тэгээд багийн амжилт гэж ер нь юу юм бэ? Хин нэг нь санаачлаараа хариулчихгүй тий. За цагаа хас эхлэе. За багийн амжилт гэдэг бол маш хэцүү дээ. Энэ нь бол багийн спортын хамгийн хэцүү нэг нь тэнд байна. Яг тэгвэл Саксамбын бүтгэхэд 12 тоглогч байдаг. 12 тоглогч яг нэг хүн шиг бодсдох шаардлага гардаг. Мөн яг гарын 5 орон шиг яг зэрэг ажиллаж байхад нэг командаар ажиллаж байх шаардлага гардаг. Тэхийн тулд багс нэг хүн шиг ойлгох, би энийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яг өмнө 4-5 жилийн хугацаанд шгшээ гэдэг ажиллахдаа шгшээ хоогийг одоо шинэ багийн ахлагчийг гэхэд тэмцээнд явах болгонд сольж ирсэн. Яагаад гэвэл нэг хүн багийн ахлагч байгаа гэвэл бусд нь тэр багийн ахлагчийн зовлон ойлгохгүй, багийн ахлагчийг одоо хүлээн зөвшөөрөхөд бас хэцүү. Тэгээд баг явах болгонд солиодох нөгөө тоглогчны жишээ нь нөгөө багийн ахлагчийн зовлон гэдэг. Багийн ахлагч дасгалжуулагчийн тавьдаг шаардлага мэддэг. Тийм учраас эргээд нөгөө бие биенийгээ хүлээн зөвшөөрөхөд хамгийн энгийн дохио болж гэж байгаа тийм. Тэгээд мөн энэ туршлагатай Сидоцрын хувьд ч гэсэн баг орж ирснээр бас хувийн тамирчдын хувийн зохион байгуулалт талбай дээр бие авч явах байдал тийм. Талбай одоо жишээ нь солилцоо хийгээд нэг нь авсан байхад Сидоцр тэнд нийгэмд зөвлөгөө өгч идэг тийм. Энэ баг даяг хэрэг болж байгаа. Багаараа ажиллах чадвар нэг нэгийгээ хүлээн зөвшөөрөх, нэгийгээ дэмжих, талбайдаа нэг тоглогч нь тоглолттой байхад тэр тоглогчоо сайн тоглуулж чадчихна гэдэг л энэ багийн онцлогт оршоод байгаа. Тэгэхгүй бөмбөг ганцхан байгаад тэр нэг тоглогч нь сайн тоглож байгаад нөгөөд нь бөмбөг аваад өөрөө болохгүй байхад дайраад байвал энэ бол багийн үйл ажиллагаа биш болж байгаа. Тэгэхээр нэгийг хүлээн зөвшөөрөх сурах хэрэгтэй. Нэгэндээ тусалдаг байх хэрэгтэй, нэгийг дэмждэг байх хэрэгтэй. Энэ бол багийн ажиллагаа хамгийн гол чухал шалгуур гэж бодож байгаа. Та багийн өвдийн шалгуур бүрэн гүйц тагцсан гэж тооцож байна уу? Тийм би бол хандгацсан учраас энэ төвшөнд гарч ирсэн. Тийм учраас цаашдаа ч гэсэн энэ цаашдаа одоо залуу сагсч маань ч гэсэн энэ анхнараас үлгэрч аваад ястаа одоо энэ сошиал медиагаас бэлгүүн сажраа хийж иш бодлого сэргэлэн Батбаяр 3 хийж иш гэх юм уу тийм ийм юм явж байгаад энэ манай баг багтаагүй. Энд бүгд би нэг хүлээн зөвшөөрч чадчихсан. Би нэг тийм нэгээ дэмжиж чадчихснараа энэ амжилтанд хүрсэн гэж бодож байгаа. Сидахын багийн спортыг хөгжүүлэх таач бас өөрөө багшилдаг хүн тийм ээ. Яг энэ спортоор шав бэлтгээ явж байгаа, энэ спортын хөгжлийн талаас явж байгаа хүний хувьд энэ спортыг болоо агсан төвшин цаашаа сайн хөгжүүлэхэд бол юунд дээр анхаарах хэрэгтэй юм бол мэдээч одоо өсвөр залуу тий одоо бага наснаас найдлахаар хүүг залуучдаг одоо өөр гадаадын орнд бол ер нь нэлээд бага наснаас 5-6 наснаас нь эхэлж байгаа. Биднээс бас мөн адилхан дэлхийн жишгийг дагаа тий бага наснаас нь бас одоо төлөвлөгөөтэй бүх улс орон даяараа нэг тийм системд орж одоо ажиллах хэрэгтэй.
Солонгосын багийг Солонгос улсын одоо сагсан бөмбөг аваад ерөөсөө бүх 10 жилийн сургуулиуд нь яг нэг ижил юм заадаг. Нэг багш нөгөө сургууль дээр очихоор тийм өөр юм заахгүй. Бүгд яг нэгдсэн нэг шугамаар яваа. Тэгээ дээр том одоо юу гэдэг юм дэшээ гарч байгаа оргил дээр очихоор яг тэр бүгдээрээ одоо хоорондоо эвлэлдээд тэгээд тоглоход цаашаа багийн спортод нөгөө илүү төлхөө амжилт гаргах хэвтэйгэн болоод гэж байна. Түрүүгөвд өнөөдрийн гаргасан амжилтыг бид олбож тайлбарлах. Багийн спорт гэх миний хувьд бас яг бэлтгэл хийхээс гадна баг тамирч бие биенийхээ үгийг их сонсож те бие биенийг хүндэлж багийн ахлагчд дасгалжуулагч байгаа үгийг сонсдог ч юм уу тэгээд их хүндэлдэг тийм хүмүүс бэлтгэл хийгээд биднес чинь манай багийн хүмүүс биднес бол бүгдээрээ бэлтгэл хийгээд бас бэлтгэл хийх чинь тийм амар биш те зовдөг те адилхан бүгдээрээ зовж байгаа болохоор бие биенийхээ зовлонг ойлгодог бие биенээ ер нь ойлгодог тэгээд бас аваа хэд хугацаа өнгөрчлөө бид хоорондоо тоглоо. Тэгээ ерөнхийдөө манай багийн амжилт маань бол бие биений хүндэлтэй юм дөө. Дасгалжуулагчаа хүндэлнэ, хоорондоо тоглогчоо хүндэлнэ. Өдөр би багийн ахлагч гээд бүх хүнд бол зааз гэдэг юм уу ингэж хэлэхгүй тий. Бүгдээрээ намайг зөв миний тавьсан шаардлага бүгдээрээ хүндлээд биелүүлдэг. Бийсэн эргээд багийнхныгаа бүх шаардлага тавьсан бүх зүйлийг хүндэлдэг тий. Тэгээ би бол тэгж л бодчих бид амжилт тий. Би ч нэг товчхон нэг мэдээлэх юм уу чи энэ юу гэхээр манай шгшээ баг солонгосын шгшээ багтаа хийсний дараа солонгосын шгшээгийн дасгалжуулагч одоо өгсөн ярилцлага байгаа. Тэгээд Монголын тамирчдыг хялбархан ялна гэсэн итгэлтэйгээр талбайд гарсан тамирчид маань Монгол тамирчдын амтыг мэдрэлээ даанч чамлахаар тоглолоо. За 2002 онд Тусан хотноос Аз наадмаар солонгосын баг Монголын багийг 145-65 харьцаатайгаар хожиж байсан боловч энэ удаагийн тоглолтоор Монголын сагсчид урдны адил биш гэдгийг бидэнд ойлгууллаа. За Монгол York-ны 83-74-өөр хожиж дараагийн шатанд шалгарсан Аз биш юм байна. За Монгол тамирчид хэд хэдэн дараас нь тоглолтын дараа манай тамирчидтай тоглосон. Гэтэл манай тамирчид анхны тоглолтоор Монголын эсрэг хийсэн хэрнээ маш сул тоглосон. За монголчууд бол үнэхээр дараагийн удаад бол анхаарах ёстой баг яхасаар гүмэн болсон байна гэсэн байгаа. Тэгээд энэ удаагийн Аз наадам дээр ажиглагдсан нэг хамгийн том алдаач гэх юм уу зохион байгуулалтын хувьд алдаа гарсан 5 хүн дараалал 10 хүн тоглолт хийсэн тий. Энэ үнэхээр бас би 10 хэд вэ? Яг олон улсын хэмжээнд бол 10 тоглолт. Биднес ч бас төрүүлж очиод нэг 2 их сургуулийн багтаа бас сайн өндөр хэмжээний 2 багтаа 2 тоглосон. Тэгээ нэг 12 3 тоглолт хийсэн тий. Хийсэн биз дээ. Яг мэдээж хэрэг нилээд ачаал авсан баха тийм ээ. Тэгээд яг тухайн үерт нь бас яаж бие организмыг сэргээ зохицуулж ирэв тэрийг. Одоо хүн л юм чи 12 2 3 тоглолтоор алж байна. Дараас нь тоглолтууд байсан учраас тоглолтууд дээр бас цаг минутын дээр ажиллаа тий арай бага тоглох зарим нь өнжөөх гэл. Тэгээд талбай дээр 12 тоглолт жигд тоглосон. Тэгээд саяны энэ Аз наадамд бол 10 манай талбай дээр тоглосон тэмцээнд бол 12 тоглолт 12 бол үнэхээр сайн тоглосон гэж бодож байгаа. Хэн чинийх нөхөд тоглож чадсан. Энүүгээрээ бас биднээс нэг давуу юм харуулж чадсан. Яг л өмнө явсан тоглолтуудын статистик харахад 5-6 за дээдлэн 7 тоглогч л олдсон гэдэг. Бус нь бол талбай дээр гарахгүй ч юм уу тийм өөр гарахгүйгээр ирдэг тохиолдол байсан бол сая бол 12 тоглогч 12 тоглолтуудаар олдсон өөрийнхөө хувийн шгшөөгтөө оруулсан баг. Тэгээд түрүүний тэр багийн талаар хэлэхэд ямар ч албан байгууллага одоо ийм нэгдэл тий хаан байн тэнд амжилт гарч ирдэг. Тэгэхээр манай залуучууд үнэхээр ийм нэгдэлтэй хамтдаа нэг зорилго тавиад тэр зорилгын төлөө ажиллаж чадсандаа л гол байгаа. Тэгэхээр одоо багийн спорт бол одоо зөвхөн манай багийн залуучууд одоо энэ залуучууд маань зөвхөн баг дээр биш. Энэ залуус багийн спортын нэг давуу юм одоо манай бадрах гэхэд гараад эмнэлэг дээр очиод ажиллахад ямар ч хүнтэй хамт ажиллаж чадна. Ямар ч хүнийг хүлээж авч чадна. Ямар ч хүнтэй нийцж байж чадна. Өөрөө алдаа гарах юм бол алдаагаа хүлээж чаддаг. Энэ нь маш давуу. Тэгээ амьдрал дээр ч гэсэн багийн спортоор хичээсэн хүүхд залуучууд спортоор амжилт гаргадаг юм гэхэд энд хаанч утсан хамт олонтой нийцж байж чаддаг. Энэ багийн спорт үнэхээр Монголд хөгжөөд ингэх юм бол манай Монгол улс ч гэсэн хөгжөд маш их түвшин тулгуур болно гэж. Яг тэгвэл нэг багаараа ажиллах чадвартай болно. Тэгээ би одоо Америкт ингээд дасгалжуулагчийн сургалтанд суугаад нийгмийг маш их ойлгосон юу гэхээр хаанс нэг дасгалжуулагч нь одоо ажил хийж чинь тэнд бүгд очиж тусалдаг, дэмждэг, нэгийг өргөж өгдөг. Тэнгэрээс гсэн өмнө хөгждөг юм болов гэж бодож байгаа.
Тэгэхээр одоо ингээл манай чадлага байл Америк руу тасгалжуулагчдын суултанд хүмүүсийг явуулаад байгаа. Тэгээд тэр хүмүүс маань гэсэн тийм бодолтой бодож байгаа. Эцэг нэг бүгд нэг хүлээн зөвшөөрөд хамт ажилладаг болно л гэж бодож байгаа. За баярлалаа. Дулаанцраас 530 минут болсон байна. Ярилцах цаг том баг байлаа. Ярих зүйл чих байлаа. Тэгээ хүрэлцээрсэн та бүхэнд баярлалаа. Нэг л цагийн өнөөдрийн зөв Монголын эртээ сагсан мөнгө шгшээгийн тамирчид хүрэлцэн ирлээ. За тамирчтай ахин нэг удаа нэрийн дурдаад алдаршуулахыг хүсэж байна. Бэлгүүн, Санчир, Баттүр, шгшээгийн ахлах засалжуулагч Баяр Цогт, шгшээгийн тамирчин Бадрах, Отхон мөнх, олон улсын хэмжээний мастер Сид Азарнаар нэг л цагийн өнөөдрийн зочноор хүрэлцээж та бүхэнтэй уулзлаа. Мэдээлэл хүргэлээ. Та бүхний цаашдын тэмцээн уралдаанд бүгдөөрэнд нь амжилт хүсье. Ийм цагийн анхаарч үзэх та бүхэндээ баярлалаа. Пүрэв гарагт эргээд уулзлаа. Баярлалаа.